За сайн байцгаана уу. Тэгэхээр удаан хугацаагаар бас нэлээд уулзах байлаа. Влогороо яагаад тэгэхээр би 11 сард энэтхийг яваад тэгээд Далай ламтаа мөрөгчөөд тэгээ буцахтаа энэтхэгт нэг маш их агарын бохирдол ихтэй тэгээ зам харагдахгүй утаамай ихтэй байсан байхгүй. Тэгээд тэр үед жоохон ханиадрахгүй юм хүрээд тэгээ замдаа жоохон ядраад тэгээд ирснээс хойш шувтаа ханиасаа. Тэгээ миний ханиад болохоор одоогоороо бас зүгээр болоогүй л энэ 3 сар хугацаа өнгөрч байна. Ерөнхийдөө нэг халуурч ярьсан юм байхгүй. Тэг гинтхэн зүгээр байж байгаа л ямар нэгэн үнэртэх ч юм уу, ямар нэгэн агарын хүйт агаартай орчинд ордог юм уу, эсвэл халуун агаартай ч юм уу, эсвэл бөхчм олон хүн бууж гисэн газар ордог ч юм уу. За янз бүрийн ингэ шалтгаанаас болоод ингээд бүр хахад цацж ханиагаад за нуустай мустайгаа хойлолтон тэгээд маш их тийм хэцүү байдалд ордог байхгүй. Тэгээд яг л юм астма өгч байгаа юм шиг ийм байдалд орсон. Тэгээд янз бүрийн юмнуудыг хэрэглээд тэгээд нэлээ үр дүнгүй байгаад гэсэн. Тэгээд эцэст нь яаж энэ ханиаднаас салах уу гэд тэгээд мэрэгжлийн энтхийн уушгины эмчд үзүүлсэн. Тэгээ уушгины эмчд үзүүлсэн чинь Норвегийн нэг номерын шухуу тийм профессор Тарсацтай тэгээд тэр хүнд үзүүлээд яасан бэ гэхээр 3-4 янзын аппаратаар юм үнэлгээ хийсэн байхгүй юу. Тэгээд энэ үнэлгээг хийгээд яасан бэ гэхээр янз бүрийн аппаратаар ингэж янз бүрийн бодис цацаад ингээд үнэлгээ хийж агаад ерөнхийдөө бол астм хашлын гаралтай астм бол биш вэ. Тэгээд хамар энтер нэлээд дурандаад тэгээд янз бүрийн юмнууд үзээд ингэж байж байгаад онш тавигдчих байгаа байхгүй. Тэгэхээр энэ ямар юм бэ гэхээр хамрын ардталт байдаг юм сас ялгаруулдаг юм булчирхай ч юм уу. За тиймэрхүү гэж эмнэлгийн биш хүмүүс ойлгож болно. Тэгэхээр тэр хэсгээс ялгаруулж аваад юм шүүрлийн хэмжээд хамраас сас ялгардаг нас гардаг тийм ээ. Тэрний шүүрлэл нь хитэх ялгаруулад тэгээ тэр нь болохоор ингэж улаан хоолой ч юм уу энэ хоолойны энэ хэсгийг ингэж зочроогоод тэгээд доошоо ингэж жоохон нөгөөх нь ингэж өрөвсүүлээд тэгээд тэрэндээс болоод бие махбод нь хамгаалах журмаар ингэж маш ханиалгадаг юм байна гэсэн ийм дүгнэлт өгсөн. Тэгээд энэ бас нэг төрлийн хам шинж юм шиг байлаа. Хувь хүмүүс хүн болгонд бол өөр байдаг. Гэхдээ бол нөхцөл байдал нь үүсэж байгаа шалтгаан нь бол мэдээж тодорхойгүй. Гэхдээ тэрийг өдөөдөг хүчин зүйл нь яадгийн тамхитай орчин байд юм уу? Эсвэл агарын бохирдол байд юм уу? Эсвэл вирус идэх юм уу? Ханиад шүүхнаны үеэр ч юм уу нөгөө булчирхайнууд чи үйл ажиллагаа идэвхжээ. Тэгээд хэмжээгээр ялгаруулад тэгээд тэрний энэ хоолой төнх тэгээд ийм байдлаар ханиалгах замаар ингэж илэрдэг ийм юм байна л да. Тэгээд эмчилгээнд орсон байгаа. Мэдээж энэ эмчилгээ бүрэн төгсвөл эмчилгээ байдгүй гэж хэлсэн. За энэ бол мэдээж би өөрөө эмч хүний хувьд гэсэн ойлгомжтой асуудал. Харин шинж тэмдгийн намдаадаг ханиалгалтын буурдаг ийм шинж тэмдгийн эмчилгээнүүд байд юм байна. Энэ нь бол астмын эмчилгээтэй ерөнхийдөө төстэй ийм эмчилгээнд орсон. Би хамрын тусаалга хэрэгжилж байна. Хашлын эмнүүд хэрэгжилж байгаа. Гэхдээ нэлээ тийм нэгүтэй хашлын үед идэвхждэг ийм олон төрлийн бодисууд байдаг байхгүй юу. Тэрийг дарангуйлах тийм юмнуудыг ууж хэрэгжилж эхэлсэн. Тэгээд заримдаа болохоор бас ханиасан хэвээрээ заримдаа бол гайгүй. Тэгээд би та нар намайг ингээд анзаарч байгаа. Би сүүлийн 2-3 блог дээр миний хоолой цэц юм шиг. Тэгээд хоолойгоо засаад байгаа тийм. Ингээд засаад байгаа. Тэгэхээр энэ бол тэр хам шинжийн үед илэрдэг ийм өвөрмөц шинж тэмдэг юм байлээ. Тэгээ би ийм зүйлийг мэдэж авсан. Оншоор тодорхойлж чадсандаа их баяртай байгаа. Тэгээд тэр мэрэгжлийн эмчд үзүүлээд би ер нь мэдээж энэ амьдралынхаа хугацаанд нэлээл эмч нартай таарчсан. Өөрөө ч гэсэн эмч хийжсэн. Ямар шоу хайрцагтай эмч яснаа би бол мэдээж сайн мэдэхгүй байна. Гэхдээ мэдээж үйлчлүүлж байсан хүмүүс л мэдэх байх. За тэгэхээр эмч нартай ороод ингээд уулзаад ингэж яхад их олон төрлийн эмч нар байдаг тийм ээ. Тэгээд яг би тэр
профессортой үзэж яхад их олон юм их яриаггүй. Тэр хүн ингээл багжаараа олон янзын юмар ингэж уншлуулж байгаа л яг гарцаагүй тийм үг гэсэн тийм л юм хэлдэм байлээ. Би бол маш их сэтгэл хангалуун байгаа. Үнэхээр одоо эмч хүн гэдэг ер нь эмчээс гадна ямар ч хүнтэй нэг юмыг олон жил хийгээд тэг бүр мэрэгшээд ингээд ирэхээр ингээд үнэхээр ажил нь гарт нь орсон. Тэгээд маш их тийм зовлонгүйгээр оншоо тавьж чаддаг. Тэгээд шаардлагатай эмчилгээнүүдэнд бичиж чаддсан байна гэж ингэж үнэлгээ өгсөн. Тэгээд би маш их сэтгэл хангалуун байгаа. Ер нь тэр уушигны тэр хашлын үздэг тэр эмчийн үзэж байгаа орчин үеийн багчнууд тий арга хэрэгсэл юмнуудыг хараад манай Монгол тус нэвтэрсэн байх л гэж би ингэж бодож исэн. Тэгэхээр энэ нөрөгт бас ховор тийм юмнууд байт юм байлээ. Сонирхолтой ийм багшнууд байсан. Тэгээд ямар ч гэсэн уншаад тодруулж авсандаа их баяртай байгаа. Тэгээ удахгүй одоо бас гайг болох гэж ингэж бодож байна. Тэгээ та нартай эрүүл мэндийнхээ одоо юунуудыг мэдээллүүдийг ингээд цуврал байдлаар үргэлжлүүлээд хүргэнэ гэсэн ийм одоо сэтгэлтэй байгаа. Тэгээ та нар асуулт байвал асуугаарай. Тэр баяртай.